ингээ харж байхад бол их том систем бол хэрэггүй юм байна. Аль хэзээний систем үчин байна. Нэгтгсэн хялбаршуулсан UX дизайнта тийм одоо хялбар энгийн байдалтай болох. Тэр нь бол нөгөө төсвийн тухай хууль, ил тод нийтийн мэдээлэл ил тод байдлын тухай хууль, шилэн дансны хуулийн дээр бүгд л байгаа. Мэдээлэл ойлгомжтой байх ёстой гэд. Тийм нэгдсэн зүйлийг хийх шаардлага бол байна. Тэгээд энэ тал дээр цахим хөгжил инновац харилцаа холбооны яамч бас анхаарад шилэн стаб баха, шилэн стаб байгуулсан ажиллаж байгаа юм байна л. Тэгэхээр та бүхэн сангийн яамтайгаа хамтраад мэдээллийг цэгцлээд хүн ороод харахад амархан байдаг. Монгол улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг сар болгон тайлгнаж явах хуулийн заалттай. Тэр хуулийн заалт нь хүнд ойлгомжтой ороод хялбархан хараад цаашаага нарийн имэр урдурга задарчдаг цаад мэдээлэлүүд бол байгаад байна шүү дээ. Ийм байдалд оруулах шаардлагатай байна гэдэг жоохон тэмдэглэмээр байна. Тэгээ бид нар байнгын орооны гишүүдтэйгээ дахиж энэ асуудлыг ярина. Хамгийн гол нь шууд янз бүрийн тогтоол гаргахаас илүү эхлээд энэ ажил хариуцж байгаа хүмүүстэйг ойлголцох хэрэгтэй. Тэгэхээр ажлын шугамар дахиад мэдээлэл солилцоод дүнэлтээ бол протокол дүнэлтээ бол бичээд та бүхэнд хүргүүлчихнэ. Тэгээд яаж тэр нэгдсэн одоо мэдээллийн зэсээ нэмж оруулах вэ гэдэг дээр хамтарч ажиллая гэж. Хоёрдугаарт нь энэ хууль дээр байгаа за төсвийн мэдээлэл ингээд үнэн зөв байх ёстой. Олон нийтийн хилцүүлгүүдийг хийсэн байх ёстой. Хэрвээ хийгээгүй бол ерөнхийлөн захирагч нь одоо албан тушаалаас чөлөөлөгдөх хүртэл арга хэмжээ аавн энэ гэсэн юм том заалтуудтай. Тэгэхээр энэ оролцоог хангах, ойлгомжтой байх, ил тод байх гэдэг дээр хаана анхаарч ажиллах шаардлагатай байна. За энэ тэгээд бүх одоо суур бааз нь бол хангалттай бий болцсон байна. Одоо үнийг хэрэгжүүлэхдээ анхаарад мэдээлэл нэгтгээд ойлгомжтой тавиад явах юм бол нэмэлт нэг зардалч гарах нь бага юм байна. Хэрэгч нөхцөл бүрдсэн байна гэж үзэж байна.